энэ Монголынхоо одоо хөгжлийн төлөө өмнөгчүүд санаа нэгдэж энэ одоо санаа нэгдсэний үндсэн дээр өмнөгүүд энэ бизнесийн үйл ажиллагаа идэвхтэй өргөжж байна. Үүний үр дүнд бас Өмнөг аймаг гоонд босгох юм одоо өөрийн санхүүгийн чадвартай болсон. Тэгэхээр энэ Өмнөг аймгийн өнөөдрийн санхүүгийн чадвар гэдэг бол нийт иргэдийн маань оролцоо, нийт иргэдийн бас хувь нэмэр, төвчээртэй зан, хөдөлмөрч ухаан байгаа шүү гэдгийг, байсан шүү гэдгийг энэ хамгийн чухал зүйл байсан шүү гэдгийг зориуд цоон дэмжиж хэлье. Нөгөө талаас иргэдийн төлөөлөгчдийн хурал буюу иргэдийгээ төлөөлж байгаа, иргэдэд хамгийн ойрхон байдаг төлөөлийн байгууллага болох нутгийн өөр өдөр төсвийг хэрэгжүүлж байгаа, нутгийн өөрөө удирдлагыг хэрэгжүүлж байгаа энэ байгууллагыг төлөөлж байгаагийн хувьд энэ төлөөлөгчөөрөө дамжуулаад Өмнөг аймгийн нийт ард түмэн, нийт иргэд маань энэ бомбыг босгох, Өмнөг аймгийн хөгжлийн төлөө дараагийн санхүүгийн их усрыг босгох энэ шийдвэрийг гаргасан гэж ингэж ойлгож болно. Тийм учраас Өмнөг аймгийн нийт иргэд тэр дундаа Өмнөг аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын 35 төлөөлөгч нийт төлөөлөгчдөө талархаж байгаа илэрхийлье. Ингээд энэхүү эрдэнэ төлөөлөгчдийн хурлуудыг олонхын бүлэг буюу арчсан намын одоо олонхын бүлгийн нийт төлөөлөгч нартаа бас баярлж байна. Яг л бүлгийн иргэдийн хурлын шийдвэрүүд давмгаалдаг бүлгийн шийдвэр дотроо шийдвэр гарсан бол ингээд энэ бүлгүүдийн шийдвэр дээр үнэлж хурлын шийдвэр гарч явдаг. Тэгээ хурлын би бол тод санаж 2024 оны 12 сарын 18-ны өдөр эрдэнэ төлөөлөгчдийн хурлаар энэ асуудал орж хэлэлцсэн. Бомбыг орон нутгийн бонд гаргах, аймгийн үндэс гаргах тухай асуудлыг хэлэлцсэн. Энд олон талаас нь хэлэлцээд энэ Өмнөгийн одоо бондыг гаргах нь зүйтэй гэж ингэ шийдвэрлсэн байдаг юм аа. Тэгээд энд оролцсон одоо аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын нийт төлөөлөгч нартаа бас талархаж байгаа дахин илэрхийлье. Ингээд эцэстээ бол энэ Өмнөг аймгийн бонд гаргаж байна, орон нутгийг хөгжиж байна гэдэг нь бол бас зөвхөн төрийн бодлогоос гадна нутгийн иргэдийн оролцоо, нутгийн иргэдийн зөв сэтгэл, хөгжлийн төлөө гэсэн бас хүлээцтэй хандлага, хөгжлийн төлөө гэсэн одоо бодол, нөгөө талаас өөрсдийнх нь бас бизнесийн ухаан, өөрсдийнх нь төсвөр төвчээр хөдөлмөр зам бол энэ одоо чухал өлөөтэй байд юм байна гэж ингэж ойлгож байна. Ингээд нийт Өмнөг аймгийн нийт иргэд, Өмнөг аймгийн зон олондоо өмнөгчудаа бас Өмнөгийн хөгжлийн төлөө цаашдаа дараагийн том шийдвэрүүдийг гаргахад та бүхэн бас хамтын төлөөлөгчөөрөө дамжуулаад хамтын оролцоотой байх энэ ажилдаа одоо нээлттэй хандахыг уриалж байна. Ингээд одоо нийт өмнөгчудаа илүү дараагийн жилүүдэд илүү хөгжсөн тийм том хөгжлийн төлөө бүгдээрээ хамтран ажиллая. Дараагийн удаад мөн одоо Өмнөг аймгийн дараагийн хөгжлийн томоохон одоо боломжийг нээсэн томоохон хөрөнгө оруулалтын их усрыг энд босгон зогсноо гэдэгт бол би итгэлтэй байна. Та бүхэндээ баярлалаа. Энэхүү бонд гарснаар Өмнөг аймаг 4 дахь хоттой болох гэж байгаа тийм. Ер нь 10 жилийн дараах Өмнөг аймаг төсөөлөд байна. Өмнөг аймгийг Монгол улсын одоо эдийн засгийн тулгуур төв болгоно, 70 задгад хотыг Монгол улсын дөрөв том хот болгоно гэдэг зорилго бол 2012 онд орон нутгийн сонгуульд арчсан намаас төвшүүлсэн мөрөө хөтөлбөрийн зорилго юм. За ингээд 12 он гэдэг бол одоо ингээд эргээ харахаар 14 жилийн өмнө одоо тэр мөрөө хөтөлбөр одоо анх мөрөө хөтөлбөр болж ингэж хэрэгжсэн. Тэгэхээр энэ одоо талд Өмнөг аймгийн эдийн засгийн тулгуур төв 70 задгад Монголын дөрөв том хот болгоно гэдэгт бол 70 задгчууд өмнөгчүүд эргэлздэггүй. Ийм учраас бол бид нар дараагийн 10 жилийг бол юу гэж төсөөлж яах гэхээр дараагийн 10 жил бол Монголын эдийн засгийн одоогийн одоо бүтц дотор бол одоо нүрсний эдийн засаг тийм үү эрдэсийн эдийн засгууд их байгаа ноёлж байна. Нөгөө талаас бид нар Өмнөг аймаг энэ одоо нүрс одоо юу гэдэг байгалийн баялаг дээр тулгуурсан энэ эдийн засаг дээр олсон одоо хөрөнгө оруулалтаа их усрыг аялал жуулчлалын салбар руу, за мөн одоо боловсруулах үйлдвэрийн салбар руу, за тэр дотроо нөгөө талаас бас уул уурхайн дагсан кластерын одоо бизнесийн салбар руу оруулах замаар нөгөө талаас боловсруулалт, шинжилгээ ухаан, технологийн салбарт оруулах замаар Өмнөг аймаг бол дараагийн 10 жилд Монголын технологийн, аялал жуулчлалын ийм одоо хөгжлийн төв байх ёстой. Энэ зорилгыг бол бид нар одоо аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлаас 2025 онд бас 2030 он хүртэл аймгийн хөгжлийн стратеги баталсан. Тэр стратеги дотор энэ бодлогын одоо үндсэн концепцийг бол тодорхойлж өгсөн байгаа гэдгийг хэлэх.